За өнөөдөр та бүхэндээ хаврын гаргалтын шинэ аниме Sword of the Demon Hunter эхний ангийг нь ярьж өгөх болно. Шууд эхэлцгээе. 1830 он. Сүзүнэ гэх жаахан охиныг түүний аав нь бүр аимшигтайгаар зодож чийл төрөөгөө байсан бол бүх зүйл сайхан болох байсан. Бараг л амьдралын алдаа гэд охиныг харанхуй өрөөнд тусад нь хорж байгаагаар манай аниме эхэлнэ. Тухайн өдөр маш их усан бороод сутгаж Сүзүнэгийн ах дүүдээ тусалж чадахгүй байгаадаа өөрийгөө бүр маш ихээр зэмлэн оройн дүүг нь харьсан газарт очиход байдаггүй. Тэгээ хайж олоход Сүзүнэ ах руугаа эргэж хараад цөхөрсөн харцтайгаар нэг талын нүд нь энгийн, нөгөө талын нүд нь улаан өнгөтэй байдаг. Дүү нь ахыгаа надад та туслах хэрэггүй ахаа, аавд та зодуулна штэ гэсэн ч Жинта ах нь эндээс дүүтэйгээ хамтдаа зүхтахаар боллоо. Харавсан бороо ингэж их асгарч байгаа нь ах дүү хоёрт ямар хэцүү байгааг харуулж байгаа мэт. Гэхдээ Сүзүнэгийн хувьд ах нь байхад юу ч хэцүү санагддаггүй. Энэ үед дэрсэн малгай өмссөн сайхан сэтгэлтэй ах ирээд манай хоёрыг дагуулад явна. Жинтаг сэрэхэд борооч зогсчихсон цаг агаар тогтун дүүн нөгөө ахын малгайг өмссөн ах Жинтаг үрээд явж идэг. Манай хоёрын ирж байгаа газар нь Кадоны гэх уулын жижигхэн тосгоны ард иргэд бүгд л энгийн сайхан амьдралтай ахыг Мотохару гэдэг бөгөөд Шираюки гэх хөөрхөн охинтой. Энэ өдрөөс эхлэн Жинта Сүзүнэ хоёрыг өргөж авах гэж байгаа талаар Шираюки ааваасаа сонсоод маш ирэлдэг найрсгаар манай хоёрыг хүлээж авнаа. Мотохару ах болохоор энэ тосгоны ариун охины хамгаалагч, ариун охин гэдэг нь энэ тосгоны сайн сайхны төлөө залбирдаг Ицуки гэгдэх гүнж байдсан юм лээ. Бас байнгын залгамжлнаа л гэсэн үг. Манай Сүзүнэ аахандаа бие бариад өөрийгөө нээж чадахгүй байсан ч сүултээ байгаа газартаа аажмаар тасаж тентхийн Читосе гэх хөөрхөнч найзтай болж манай дөрөв ер нь л цагийг үнэхээр хөвгөлтэй өнгөрөөж хин нэгнээс айх айдас дарамжхалт хүйгээр амьдарсаар Шираюки охины ээж нь харин энэ тосгоны ариун охин буюу Ицуки гүнж бөгөөд гүнжтэй хүссэн болгон уулздаггүй зөвхөн тосгоны дарга ариун охины хамгаалагч л уулздаг. Тиймдээ Шираюки ээжтэйгээ уулзаагүй олон жил болжээ. Цаг хугацаа өнгөрсөөр 1832 он боллоо. Жинтач сэлмийн урлагт суралцаж Мотохару ахаар маш олон төрлийн чадвар заалгасаар манай гурвын харилцаач мөн адил эрүүл маш сайхан. Нэгэн өдөр Шираюки Жинтад өөрийгөө тун удахгүй Ицуки гүнж болон цаашдаа Жинтатай бараг л уулзаж одоо байгаа шигэ байж чадахгүй талаараа хэлэхэд Жинта маань итгэл төгсөөр ариун охины хамгаалагч гүнжтэй уулзаж болдсон юм чинь маш сайн хичээж бэлтгэл хийж агаад Шираюки буюу Ицуки гүнж болох түүний төлөө зөвхөн түүнийг хамгаалагч болно гэдгээ ч амладаг. Гэхдээ ер нь энэ цэцэг л гарахаар эвгүүтдэг дээ, тийм ээ? Үзэгдэл солигдоход цаг хугацаа улиран өнгөрч олон жилийн дараах үйл явдал буюу Шираюкич Ицуки гүнж болчихсон Жинтач түүнд амласнараа ариун охины хамгаалагч болсон байлаа. Ариун охины хамгаалагчид энэ тосонд гарч ирдэг хүний оюун ухаантай дүүцгүүц чөтгөрүүдийг хэрхэн дарах цаашид ард иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж дуусаад Жинта ганцааранг нь үлдчихсэн байхад Шираюки яг л жаахан байхдаа түүнтэй харьцдаг байсан шигээ эрхэлж тоглоод гүнж гихгүй зүгээр л Шираюки гэж дуудалтаа гих мэд хөвгөлтэй зүйлсийг яриад хамгийн өөрхөн нь Сүзүнэ гүнж дээр ирсэн талаар хэлээд манай хоёр дүү дээрээ очиход Сүзүнэ энд анх ирэхдээ ямар жаахан байлаа бүр яг тэр хിവэрээ огт том болоог байдаг. Энэ үед яагаад ч юм улаан үдэлсэн хоёр чөтгөр маш сайн үр дүн гарна. Миний чадвар угаасаа удлаа хэлдэггүй штэ гэд хоорондоо яриад байд юм аа. Сүзүнэ маань нэгдлийн үдэ байнга даавуугаар хаалхалдаг. Түүний хувьд Жинта ахан л байвал хоолгүй байсан ч, очих газаргүй орох хоронгүй байсан ч ахан л байх юм бол аз жаргалаар дүүрэн байж чаддаг. Үүнийгээ бүр байнга ахтаа хэлдэг. Харин өнөөдөр Шираюки маань ааваасаа зөвшөөрөл аваад Жинта Сүзүнэ хоёртой хамтдаа яг л хуучных шигээ инээж хөөрч Жинтатай өдөржин сахилгагүйтэж гадуур зугаалаад л Шираюки жаахан байхдаа Ицуки гүнж болоод тосгоныхоо хинтээж уулзаагүй учраас иргэдэн бүгд түүнийг таньдгүй. Тэгээ зүгээр л ариун охины хамгаалагч эмэгтэй хүнтэй хамт явж байгааг нь иргэдэн гайхаастай. Шираюкитэй багт нь хамт тоглодог байсан найз Читосын хүртэл түүнийг таньдгүй. Өдөржингөө хамт гадуур явчаад сүүлд нь энд харагдж байгаа үзэсгэлэнтэй газарт ирээд Шираюки бүх үннээ хэлнэ. Учир нь чөтгөр Ицуки гүнжийг онилж байгаа учраас түүнээсээ өмнө өв залгамжлагч төрүүлэх ёстой. Тэгээ тун удахгүй Киомасатай гэрлэх гэж байгаа аав нас гэрэл гэсэн Киомаса гих залуу бол бас ариун охины хамгаалагчаас гадна Кадоны удмын хүн учраас удахгүй гэрлэж байгаа гэдэг. Яагаад гэх юм бол Шираюки гэдэг хүн Жинтан тайртай. Тийм байсан ч эндээс хамтдаа зүхтыг гэсэн ч гэсэн Жинта зөвшөөрөхгүй.
Нэгэн тал ариун охиноор сонгогдсон болохоор өөрийн хүн сэтгэл хөдлөлөөр хандахгүй тосгоны ард иргэдийн төлөө амьдрна гэдгээ Жинта хэлнэ. Жинта ч гэсэн үнийг нь хүлээн зөвшөөрдөг. Тун өдөлгүй тосгоны ойрхон ойд хоёр чөтгөр гарч ирсэн болохоор ард иргэд гүнжийн аюулгүй байдлын төлөө Жинта чөтгөрүүдийг устгахаар гарч байхад Киомаса гарч ирээд угаасаа бид хоёрыг суугч аав чи мэдсэн лайлгүй бич чич түнд хайртай үздэй гэд Жинтаг юу гэж хэлхийг сонсох гэтэл тэр бүр ямар ч сэтгэл хөдлөл гаргахгүй явцдаг. Магадгүй одоо л хамгийн хэцүү байгаа болов уу? Эсвэл энэ үед богинохон даашин зөмсчихсэн эмэгтэй Сүзүнэ дээр ирж харагдана. Мэдээж тайлбар дундуур гарсан нэг чөтгөрийн нэг нь зүсээ хувиргасан байгаа нь энэ. Нөгөө чөтгөр нь харин Жинтатай тулалцаар тулалдаж байхдаа нөгөө чөтгөр нь Жинтагаас яагаад хүмүүс сэлэм ашигладаг бэ энэ гэл авцалдаагүй юмнууд асуугаад байдаг. Сүзүнэ дээр ирсэн эмэгтэй чөтгөр чи ч өстэй ахын сайн охин дөө шүү. Надаас битгий. Чамд ямар нэгэн муу зүйл хийхгүй зүгээр л намайг дагаад нэг газар руу явчих гэдэг. Сүзүнэ харин чамайг дагаж явахгүй надад биш юмаа гэхэд ахад минь аюул учруулвал яах вэ чи идэр гэхэд болвол чөтгөр эмэгтэй Сүзүнэ тайлт хүрнэ. Тэгээ энэ үед болвол тун удахгүй болох түүний бүр маш их хүндэлдэг Шираюки буюу Ицуки гүнж их чинь өөр залуутай хамт байгаа дүр зургийг харуулчаад чамд худлаа хэлэх шаардлага байхгүй штэ. Зүгээр л дагаад явчих л гин. Энэ чөтгөр бол ирээдүйг хардаг чөтгөр ахгүй юу? Харин Жинта ойн дунд өөртөө дайснаа уусгаад өөрийгөө томруулж чаддаг хүчтэй чөтгөртэй тулалцаар Жинта чөтгөрлөө дайрч нэг талын гараа алдсан идэж өөрийнхөө эцсийн хүчээ шавхаад зүйл дуусгана. Чөтгөр харин миний хамтайсан чөтгөр танай тосгон руу явсан. Учир нь тэр ирээдүг хардаг 170 жилийн дараа ирээдүйд чөтгөрүүдийг захирах хаан тэр хаан нь болохоор танаа Кадоны тосгонд байна гэж буусан гэдгийг. Тэг үүнийг сонсоод Жинта яахаараа манай тосгонд чөтгөр гэснээ шууд Сүзүнийг л боддог. Тэгэхээр түүний дүүгийн нүд нь ийм учиртай байх нь. Удалгүй Жинта ухаан алдаж сэрэхэд тасарсан гар нь бүрэн бүтэн болчихсон. Зүгээр л Сүзүнээ санаа зовоод яаран сандран гэртээ ирэхэд дүүн байсангүй. Шууд л Ицуки гүнжийн байгаа газар руу явна. Мэдээж энэ үед Шираюки өөрийгөө хүчлэн байж дургу агаа ч гэсэн Киомаса гүнсэх гэтэл хамгаалалтын хэсгийн цаанаас "За Сүзүнэ, үнэн байгаа эз" гэх дуу хоолой. Сүзүнэ өөрийнхөө харж байгаа дүр зурагт итгэхийг хүсэхгүй Ицуки гүнжээс зүгээр л яагаад гэсэн асуултыг асуусаар яагаад гэвэл Шираюкиг Жинта ахт нь хайртай гэж бодож исэн. Гэтэл зүгээр л эрэгтэй хүн л бол хинч байсан хамаагүй байсан юм уу л гэдэг. Ах нь л жаргалтай байх юм бол Сүзүнэд бүх зүйл аз жаргалтай байх байсан. Учир нь тэр ахыхаа төлөө ахтаа үргэлж жаахнараа ах нь байвал аюулгүй байх байсан учраас өөрийгөө одоо болтол нууж дарж жаахан хിവэрэ байсан байжээ. Тэрнээс биш ер нь бол аль хэдийн л том болчих байсан. Шираюки Сүзүнэ тандан Кадоны тосгоныхаа ард иргэдийн төлөө энэ бүх сонголтуудыг хийж байгаа гэсэн ч бүр ойлгохыг ч сонсохыг ч хүсээгүй. Зүгээр л түүний хажуугаас нь нөгөө чөтгөр Ицуки гэгддэг гүнж зүгээр л алга болчихвол болоо юм биш үү гэхүүг л илүү хүчтэй санагдана. Сүүлдээ Сүзүнэ уурлаж, бухимдаж, хичнээн их доромжилж байж санаач намархын зүгээр л наад амаа хамхиад өгөөч гэхүүг түүнээс гардаг. Ингээд ахын балчир охин дүү өөрийнхөө нууж байсан дарж байсан жинхэнэ дүр төрхөө гаргаж ирнэ. Харагдах байдал нь уур хилэн өшөө хорсолт авсан зүйлээр бүрхсэн мэт. Киомаса хамгаалсан ч амжилт олохгүй. Ард иргэдийг дээдэлдэг ариун сэлмээр нь гүнжийг алах гэж байхад Жинта гаднаас яран орж ирээд Шираюки Жинта руу гүйн тэрхэд түүний толгойг аль хэдийн цавччихсан байдаг. Жинтагийн тэрсэн гүнжийн биеинд толгой байхгүй зүгээр л хүзүүнээс нь маш их цус олгойдон гарсаар Жинта харсан энэ бүх зүйлд итгэж чадахгүй хэсэг гайхан балмагдан юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй байхад ард нь урч харгал өстэй эмэгтэй хайртай эмэгтэйгийнхэн толгойг нэг гарандаа атгачихсан байхыг хараад Шираюкитэй хамт өнгөрүүлсэн бүхий л цаг хугацаа нүднийх нь өмнөр алсран холдох шиг. Жинта одоогийн байгаа нөхцөл байдлыг арай ядан ойлгохыг хичээж байхад гүнжийн толгойг гартаа барьсан Сүзүнэ нөгөө гартаа сэлэн барьчгаад аль хэдийн өвчгсөн гүнжийн биеийг сүлбэнгээ аз жаргалтайгаар инээсээр. Энэ л үед ухаан орсон Жинта Сүзүнэг танилгүй түүний чөтгөр байна гэж бодоод дайрахад гялс бултаад "Яна ахаа юу байсан бэ? Юу болвоо?" гэхэд тэр дүүгээ аль хэдийн чөтгөр болсон байгааг анзаардаг. Энэ бүхэн хормын төдийд болсон зүйлс.
Үүний дараа Сүзүнэ "Яа хаа би гүнжийг алдсан шүү. Та баярлаарай заа юу. Гүнж бүр өөр эрэгтэй үнтэй гэрлэн энтергээд танд хайртай юм шиг худлаа жүжээд ахаар нь үнэхээр уур хүрсэн. Адгийн хүүхэн чинь даварсан байгаа өстэй. Одоо хари бүр ядарчлаа гэд юу ч болоогүй юм шиг хэлэхдээ Жинта шууд л биднийг хүсгэж хайрлсан энэ тосхны иргэдэг уландаа гიშгэж их шиг чинь байсан гүнжийг алчаад чи Яаж Сүзүнэ чиний амнаас ийм үг гарч байгаа юм бэ? Миний мэдих хуучин Сүзүнэ чи байхгүй болцсон уу гэж хэлээд Сүзүнэ рүү дайрахад дүү нь бол маш хурдан хинамгай болтно. Жинтагийн нэг талын гар ойд байхад тасдуулсан хэдий ч нөгөө чөтгөрийн хүчийг авсан байв. Шууд л нэг талын гар нь хувирна. Сүзүнэ харин "Та одоо юундаа уурлаад байгаа юм бэ? Би таны төлөө тэр явдалтай хүүхнийг алсан штэ" гэсэн ч Жинта улмал хорсолтойгоор дүүрүүгээ харж эцсийн эцэст нь Сүзүнэ Жинта ахыг л "Би бүх зүйлд дүүгийнхаа төлөө байх болов уу" гэж бодсон ч үгүй байж. "Та миний талд биш юм байна. Тиймээс одоо бүр хинт ч хизээч итгэхгүй" гэж хэлээд Жинта руу дайрахад бид нь дайснаа шингээж авдаг чөтгөрийн хүч Жинтад байгаа учраас Сүзүнэ гараа авч чаддгүй. Ингээд шууд Жинта дүүгээ хорсолдоо автан маш хүчтэй зогтөг. Тийм байсан Сүзүнэ бидэнд том нөхөөс ч гэсэн ирч хүчгүй болсон ч хөл дээрээ зогсож байхад Жинта дахин дайрна. Энэ үед харин ирээдүйг хардаг чөтгөр Сүзүнэг хамгаалж урдуур нь ороод түүнийг зүгтаалгана. Сүзүнэ явхаасаа өмнө гүнжийн толгойг нэг гартаа барьцгаад одоо бүх зүйл утга учиргүй санагдаж байгаа болохоор энэ дэлхийн бүх хүмүүсийг улс орон юутай итийн самарч бүгдийг нь үзэн ядах болно. Бүгдийг нь үгүй хийн. Харин хизээ нэгэн цагт Жинта "Би чамтай заавал уулзахаар эргэж ирнэ" гэд эндээс бүр мөсөн явлаа. Ах トゥ хоёрын тэр итгэлцэл, тэр хайр энэ хүрээд дууслаа. Ирээдүйг хардаг чөтгөр үхээс өмнө багталтайгаар инээж ирээдүйд чөтгөр байсан гэх домог биш өөрд мөнх чөтгөрүүдийг байлгахын тулд төрөл нэгтний хамгаалж хаад үхсэндээ талархаж байгаа дүр зураг харагдана. Босон үйл явдлын дараа Мотохару гуай өөрийгөө л буруутгаж гүнж та хоёрыг бие биедээ хайртайг мэдсээрэж зүгээр л гэрлүүлсэн бол ийм зүйл хизээж болохгүй байхайсан л гин. Жинта энэ тосгоноос явхаар болоход түүнд энд хадгалагдвал тоосонд дарагдах учраас гэд ариун сэлмийг Мотохару гуай Жинтад бэлгэлэн аз жаргал хүсэж Жинта харин өшөө хорсол уур хилнэн зүрхэнд нь одоо хүртэл байгаа учраас Сүзүнэг заавал олохоор тосгоныг орхилоо. Түүний араас Читосе харамсан үлцээр. Энэ явдлаас хойш хэдэн жил өнгөрсөн бэ? Магадгүй 170 жил. Жинта Кадоны уулын тосгоныг үнжийн байдаг цамхагт ирлээ. За манай анимегийн эхний ангийн хүрээ дууслаа. Дараагийн ангийг нь гарахаар нь чадхаараа хурдан бэлдээд ярьж өгөх учраас subscribe-а дараад гоё сэтгэлдээ бичээд хүлээж аваарай. За юу та нарт маань энэ аниме ямар санагдсан бэ? Зүрх